хорломоо шилтгэнээр шидэт удаа төслийн танилцуулгад бэлэнсэн. За манай багийн алсын хараа эрүүл бүтээгдэхүүний гайхамшигыг сумандаа гэрэлтийн төвшөнд хүргэж Magic House сумын брэндийг бий болгоно. За манай төслийн хамгийн брэнд болохоор хараа сумын нийт иргэд манай багийн зорилго нь бүх насны хүмүүсийн эрүүл мэндийг дэмжиж шинэхэн хүмүүсийн ногооны болон жинсний шүсийг шахаж цэвэр шүсийг гаргаж хэрэгжүүлдэг гэдэг юм. За зорилго дээр тулгуурлан гаргасан зорилгууд нь зорилгод хэрэглэгч өдөр бүр менюний дагуу төрөл бүрийн шүүс бэлтгэж өгөх, шинэхэн жүүсээрээ 7 хоногийн 5 өдөр тогтмол хөлжлөх, хэрэглэгчдийн санал бодлыг сонсож, уян хатан нөхцөлийг зогсоож хамтран ажиллах, хичээлийн өдрүүдэд 2 цагаас хэтрүүлгүй ажиллах, хэрэглэгчдийн групп байгуулан үйл ажиллагаагаа интернетээр судалж, мэдээлэл оруулах, хэрэглэгчид болон группийн гишүүдтэй холбоотой байж сургуультай болон сумандаа өдөрлөг үйл ажиллагаа явуулах юм. За манай багийн зорилт хэрэглэгчдээс авсан судалгаан дээр манай орон нутгийн Смүтийн төрөлцсөн газар нэгдэл та өвчлөхгүй гэсэн судалгааны үндсээр 99.6% тийм гэж хариулснаар манай төсөл хэрэглэгчид бололцоо бүрэн нэгдэж байгаа юм. За үйл ажиллагаа манай багийн төслийн үйл ажиллагаа 3 шагнал төлөвлөсөн юм. Нэгдүгээр баяр ёслолын захиалга, хоёрт нь энгийн бодлого, гуравт нь захиалгаас төлөвчлээ. Баяр ёслолын захиалга нь баяр ёслолын багцыг бүртгэж хүрэж өгч үйл ажиллагаагаа явуулна. Энгийн бодлогод сургууль дээрээ төвшиглэн өдөр бүрийн төвтмийн борлуулалтыг захиалга үйлчлэгээр групп нэг захиалгатаасаа захиалга авч өгч өгнө. Дараагийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх биднээс өчөж боловсролгүй арга цаад түвшүүлсэн худалдаа авахчгүй бодлого, үнийн өсөл, бүтээгдэхүүний хомсдол, худалдаа авах чадварыг буулгана. Үүний шийдвэрийг харах зам нь маркетингээс явуулах, санхүүгийн тооцоо сайтай бай, бүтээгдэхүүний орцоо авах газартайгаа нэг холбоотой бай, хэрэглэгчтэй мэдээлэл уян хатан үнэтэй байх юм. Үүнээрээ бид нэр шийдэж чадна. Арга авах зам нь олон төрлийн жинсний шүүс, хүнсний ногоо, баяр ёслолын захиалга төрөлөөр бид нар олгоно. Санхүү цаат олсон орлого буюу 450,000 төгрөгөөс зарлага буюу 330,000 төгрөгөөс ашиг буюу 147,000 төгрөгөөр бид үүнийг хамгийн бага төлсөн болно. Байгаль нөлөөлөл нэг байгаль нээлттэй хог хаягдал бий болгох түүнийг хүн ашиглах. Хоёр бусад хог хаягдлыг аюулгүй хангамж бий түүгээр байгальд ээлтэй байна. Хэрэглэгчид маань олон төрлийн амин тэмдэг сүйти уснаар дагаад өндөж олон төрлийн хавтууд хэрэглэн эдгээр манай төслийн үйл юм. Манай багийн төлөвлөлт нь харьцааны менежмент төлөв баяр, миграцийн нөөцийн менежмент төлөвлөгч, хүний нөөцийн менежмент багцраг, харьцааны менежмент удирдлагын үйл ажиллагааны менежмент шигээ мөн анхаарал хандуулсан явдал баярлалаа.